Эдгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг эхэл дээрээ төгөөхээр асчлуу миний би Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар маань Солоно фестивал ажиллаж байгаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөөр сонь сайхан юутай байсан талаар мэдэрэг орцгоё. За Nvidia компани блог дээр 2026 оны 4-р сарын 23-нд одоо орон судалгатай холбоотой нэг тийм сонирхолтой мэдээлэл гарсан байна. За ер нь сүүлийн үеийн энэ шинжлэх ухааны судалгаа тооцооллын хүчин чадлаас маш их хамаардаг болсон байгаад байгаа. За энэ квантын компьютер ч юм уу энэ цөмийн нэгдэх хурлын реакторууд, энэ цаг агаар, байгалийн гамшиг энэ төр гэсэн энэ маш олон зүйлсүүд одоо орон судал хүртэл энэ тооцооллын хүчин чадал болон химэл оюуны хэрэглээ энэ төр дээр бол маш их тийм хэрэглээс маш их хамаардаг болсон гэж ингэж байж байгаа. За ер нь одоогийн байдлаар бол сансарт байгаа энэ хүн төрөлхтний хамгийн том одоо орны дуран болох энэ Джеймс Веб гэдэг сансрын дуран байгаа. За энэний эрүүлж байгаа өгөгдлүүдийг энэ зургуудыг боловсруулахад ч гэсэн адилхан энэ тооцооллын хүчин чадал химэл оюуны хэрэгцээ шаардлага бол маш өндөр байгааг бол энэ блог дээр дурдсан байна. За жишээ нь энэ ертөнцийн үүслийн их үед анхны од үүсэх хүртэл хэдэн 100 сая жилийн турш ертөнцид түнэр харанхуй ноёлж байсан ийм үе байдаг. За үүнийг бол сансрын харанхуй үе гэж нэрлэдэг тийм энэ cosmic dark age гэж. За үүнийг судлахын тулд Джеймс Веббээс ирсэн энэ өгөгдөл зургуудыг эрдэмтэд Nvidia-гийн дэд бүтц дээрх химэл оюунаар боловсруулсан байгаад. За ингэснээр тухайн үеийн нөхцөл байдал ямар байсныг бол илүү хурдан мөн өндөр наривчлалтаар мэдэж авах ийм боломжтой болж байгаа. За хамгийн гол олж авсан энэ өгөгдлүүдээ ер нь бол ашиглаад хамгийн гол нь энэ ертөнцийг симуляцлж үзэх гэдэг ийм явдал байгаа. За ингэхдээ бол мэдээж Nvidia-гийн хүчирхэг энэ GPU-нуудыг ашигласнараа мөн л өндөр наривчлалтай ийм үр дүнд хурдан хугацаанд хүрэх боломжтой болж байгаа гэж энэ блог дээр бичсэн байна. За үр дүнд нь бол энэ сансрын үүр цалт буюу анхны одод үүсч байх үеийн энэ ертөнцийн дүр зургийг маш өндөр наривчлалтай бүтээж чадсан ийм зүйл болсон байна. За ингэснээр энэ сансрын хувьсгал хөгжлийг хувьсэл хөгжлийг судлах космологийн судалгааны салбараас гадна энэ харанхуй материйн судалгаанд маш том ахиц гарсан тухай ийм мэдээлэл явж байгаа. За ер нь бол сүүлийн нэлээд олон галуу шоу мэдээнүүдээр галуу шоу нэвтрүүлгүүдээр бол ярьсан байж байгаа тийм ээ. Энэ Nvidia-гийн дэд бүтц бол энэ маш олон шинжлэх ухааны салбарууд тэр цэм квантын компьютерийг ажилуулахад, квантын компьютерийн алдааг засахад, квантын компьютерийн нөгөө нэг шуумыг дарахад гэх мэтчлэн энэ химэл оюуныг ашиглаж байна, GPU-нуудыг ашиглаж байна. За түүнчлээ энэ өнгөрсөн жил гарсан Nvidia-гийн өөрсдийнх нь энэ юун дээр бол энэ танилцуулга дээр бол бас энэ цөмийн нэгдэх хурлын реакторыг ч гэсэн энэ Nvidia-гийн платформуд дээр симуляцлаад ингэж үзэж байгаа. Ер нь бол орчин үеийн шинжлэх ухааны бүх судалгаа шинжилгээнүүд энэ компьютерийн тооцоолол химэл оюун ухаан гэдэг зүйлээс бол салшгүй ингэж болсон байна. Энэ тооцоол гэдэг юм байхгүйгээр, симуляц гэдэг юм байхгүйгээр, энэ химэл оюун гэдэг зүйл байхгүйгээр бол бидний орчин үеийн зорж байгаа шинжлэх ухааны ололт амжилтууд бол боломжгүй болоод байгаа гэдэг иймэрхүү зүйлүүд явж байгаа. За тэгэхээр Nvidia компани хувьд бол иймэрхүү байна. За дараагийн мэдээ энэ Apple компани захирал солигдож байгаа тухай байна. За Apple компаниг Стив Джобсоос хойш энэ 15 жилийн турш удирдсан Тим Кук гээд 2026 оны 9-р сарын 1-ээс өөрийнхөө энэ гүйцэтгэх захирлын албан тушаалаас буугаад төлөөлөл удирдах зөвлөл рүү шилжчихэр болсон ийм мэдээ гарсан байна. За харин түүний энэ суудлыг энэ гүйцэтгэх захирлын CEO гэдэг суудлыг нь бол Джон Тернус гээд залуу гэх юм уу хүн бол энэ заламжлаа авахар болсон байгаа. За Джон Тернусийн хувьд бол Apple компанид 2001 оноос хойш тасралтгүй 25 жил өмчөөр ажилласан. За энэ хугацаанд бол iPhone, iPad, AirPods, Mac, Apple Watch зэрэг голлох томоохон бүтээгдэхүүний техник хангамжийн хөгжүүлэлтийг хариуцсан ажиллаж байснаас гадна AIM цуврал чип Apple Silicon гэдэг сүүлийн үед бол Apple-ийн бүтээгдэхүүнд бол AIM гэдэг чиплүүдтэй гардаг болсон байгаа. За энэ AIM цуврал чип рүү шилжих шилжилтийг удирж байсан ийм маш туршлагатай ийм инженер хүн байна. За Джон Тернусыг сонгосон шалтгаан нь бол маш олон шалтгаан байгаа юм л да. За жишээлбэл үнэнч доктортой ажилладаг гэдгээс нь гадна
Энэ олон жилийн хугацаанд одоо ажиллаж байхдаа Apple компани барьж ирсэн үндсэн чиг шугамыг хэн хүнээс илүү сайн мэдэх болохоор энэ чиг шугамыг алдагдуулахгүйгээр хэвээр нь авч явна гэсэн ийм хүлээлт бол үүссэн байгаа юм байна. Мөн техник хангамжийн инженер суурьтай ийм хүн байгаа даа болохоор илүү техник, технологийн инновац тал руу дараа дараагийн бүтээгдэхүүнүүдийг чиглүүлж явж чадах байхаа гэж одоо бодож байгаа юм байна. За өөр нэг сонирхолтой энэ хүнийг сонгосон шалтгаан бол ерөөсөө бусад нэр дэвшигчдээс хамгийн залуу нь байсан одоо байна л да. Ер нь бол хамгийн залуу нэр дэвшигч болохоор ойрын 10-аас 15 жилдээ бол ямар нэг асуудал үүсэхгүй бас ингээд доктортой ажиллаж чадах байгаа, Apple-ыг аваа явчих байхаа гэдэг иймэрхүү хүлээлттэй байгаа юм байна. За дараагийн мэдээ OpenAI компанитай холбоотой байгаа. 2026 оны 4-р сарын 23-нд энэ OpenAI компани ChatGPT-ийн дараагийнхаа томоохон загваруулах энэ GPT-5.5-ыг танилцуулсан. За өмнөх GPT-5.4 загвараас бол илүү агентик талын ажиллагаан дээр сайжирсан гэсэн одоо мэдээллийг бол өөрсдөө блог дээр одоо өөрсдийнхөө шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүнийг танилцуулах дээр хаваалцсан байгаа. За гэхдээ одоо бүхэл шин загварууд нь дандаа л одоо илүү агентик боллоо гэж гарч ирээд байдаг. За тэгвэл яг энэ шин загварын агентик ажиллагаа нь илүү одоо компьютерийн автоматжуул тал дээр төвлөрсөн байгаа гэж өөрөөсөө зарласан. За компьютер дээр одоо илүү төвөгтэй юм даалгавруудыг урьдчилан төлөвлөөд за тэр төлөвлөөнийхээ дагуу гүйцэтгэж явахдаа болохоор өгсөн даалгавар одоо амжилттай биелсэн үгүйг бол өөрөө бие тааж шалгаад за амжилттай биелэх хүртэл нь одоо алдаа гадсаад одоо ингэж итерейт гэдэгтэй давтаж зас сайжруулад ингэ явдаг боллоо гэдэг. За ажлыг бол эхэлж төлөвлөлтөд маш олон шаталтай илүү уян хатан маш тийм төвөгтэй комплекс энэ төлөвлөгөө боловсруулдаг болсон гэдэг. За төлөвлөгөөг бол биелүүлэхдээ код бичих, веб бүтэж ашиглаж одоо интернет тогт судалгаа хийх, файлуудыг удирдах, мөн одоо энэ компьютер дотор програм нээх, цонхуудыг удирч одоо хулганаар товших гэх мэт ажлуудыг хүний оролцоогүйгээр бие даан шийдвэр гаргах маягаар гүйцэтгэдэг болсон. За өмнөх загварууд нь бол даалгавар нийлүүлж явах явцад хүний оролцоо заавал шаардлагатай байгаад идэг нь одоо маш төвөгтэй байдаг гэсэн одоо ашиглаж үзсэн хүмүүс бол мэдж байгаа. За мэдээж энэ одоо аюулгүй байдал талаасаа ч гэсэн одоо энэ уг нь бол чухал та. Гэхдээ л одоо өөрөө мэдээд шийдчих болох асуудлуудыг бол ингээд өөрөө шийдчихгүй хүнийг цаг цавыг ингээд илүү үрээд байгаа юм шиг ингэж санагддаг. За тэгэхгүй бол нэг тийм нэг юм асуугаал таг гацчихдаг заавал нэг одоо хүн хараа ширтээ сууж явах хэвээр нэг жимшиг нэг ийм байдаг байдал нь бол илүү одоо тухайн ажлыг бол тэр хүн баг гараараа өөрөө хийцэн илүү амарч юм шиг ийм одоо нөхцөл байдлыг үүсгэсэн. За харин энэ шин загвар бол энэ тал дээр илүү сайжирсан. Одоо хамгийн гол одоо сайжруулалтаа ерөөсөө энэ дур мэдээд өөрийн одоо автономт байдлаар ингэж шийдвэр гаргаад энэ хүний одоо оролцоо тусалцаагүйгээр бие даан одоо ингэж ажлуудыг явуулах юм чадвартай болсон. Одоо нэгэсэндээ даалгавраа зүгээрлөгч тэгээ итгээд үлдсэнгийн GPT-5.5 хийчнэ. Өгсөн даалгаврыг бол илүү дутуу зүйлгүй зүгээр л гүйцэтгэнэ гэдэг. За токен зарцуулалтын хувьд бол өмнөх GPT-5.4 загвартайгаа ижилхэн ч гэсэн одоо хамаагүй өндөр оюуны өвдөлттэй гэж одоо харуулж байгаа. Нэгэсэндээ илүү ухаантайч зардал нь бол хэвээрээ гэж ойлгож болно. За энэ утгаар ямар нэг даалгавар дээр өмнөх загвараас илүү бага токен зарцуулдаг болж байгаа гэж ойлгож болох юм байна. За код бичих одоо маш их одоо кодтой төсөл дотор бол бичсэн кодоо сайжруулах, за алдааг нь засварлах тал дээр бол илүү сайжирсан гэсэн байгаа. Terminal Bench 2 тэг гэдэг сорил дээр одоо тест дээр бол 82.7% авсан. За өмнөх GPT-5.4 загвар нь бол энэ сорилт бол 75.1 одоо хувь авч ирсэн байна. За энэ бол нэлийн том өсрэлт болсон харагдсан. За бусад ийм сорилт үзүүлэлтүүд одоо шалгуурууд дээр бол төдийлөн одоо өмнөх загвараас бол өсрөнгөө сайжирсан юм бол харагдаагүй, мэдээж бол ганц 2%-аар сайжирсан иймэрхүү юм бол харагдсан. За тэгээд энэ шинжлэх ухааны одоо судалгаа, санхүүгийн задлан шинжилгээ гэх мэт одоо ажлуудаар илүү сайжирсан юм байхаа. Тэгээ нэг айхтар бол миний хувьд бол нэг тийм хоо гэд гайхчихар гоё нэг тийм шин юм бол харагдаагүй. Мэдээж одоо илүү ухаантай болж байгаа, илүү хямдхан болж байгаа нь сайшаалтай ч гэсэн гайхуулаад хам алгаа гэж ирсэн. За GPT-5.5 болон GPT-5.5 Pro загварууд бол ChatGPT-ийн одоо төлбөртэй хэрэглэгчд болох Plus Pro, бизнес болон enterprise хэрэглэгчд бол ашиглах боломжтойгоор одоо бол гараад ирсэн байж байгаа. Шууд одоо ашиглахад боломжтой байгаа. За төр одоо амс хийгээд
одоо хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. Энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар маань одоо энэ Solana гэх фестивал ажиллаж байгаа. За энэ зам бол Казахстан улсад одоо дэлхийн хэмжээний хөгжим фестивалийн төв болоод ер нь бол олон улсын супербродыг нэг тайзан дээр цуглуулах гэж байна гэдэг тий. Дэлхийн одоо төвшний шавууг биер мэдрэх аврахын боломжтой бидэртээ маш ойрхон гэж болгож байгаа юм байна. За тоглолтод бол ирэх уран бүтээлчд бол жишээлбэл Timbaland байна, Busta Rhymes, Pussycat Dolls хамтлагийн Nicole Scherzinger, Carrie Hilson, Florida, Taiga гэд энэ дуучид байгаа. За ер нь бол 8 жилийн туршлагатай Казахстан, Ташкент, Бишкек, Дубай гэсэн улс хотууд 14 том фестивалуудыг зохион байгуулж исэн. Дэлхийн хэмжээний 100 артисттай одоо гэрээлийн ажилласан туршлагатай олон улсын оддыг нэг тайзан дээр цуглуулдгаараа онцлог энэ Solana фестивалыг бүү алдаарай. За тэгээд тоглолт болох өдөр бол 2026 оны 5 сарын 16-нд 19 цагаас юм бэлээ. Тоглолт болох газар нь бол мэдээж Казахстан улсын Алматы бат. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг 7212 4422 4212 9922 88 тэгтэг 8666 гэдэг дугаараас авах боломжтой байгаа юм байна. За энэ бидэртэй хамтарч ажиллаад бидрийг тэмцсэн Solana фестивалд маш их баярлалаа. За энэ дараагийн мэдээ бол бас мэдээж OpenAI-тай холбоотой. Яг энэ GPT-5.5 гэдэг загвараа гаргахаас одоо 2 хоногийн өмнө буюу 21-нд 4 сарын 21-нд OpenAI компаниас ChatGPT Images 2 гэдэг ийм шинэ зураг зурдаг хиймэл оюуны загвар бол танилцуулсан байна. За жилийн өмнө л одоо эннийх нь өмнөх загварыг нь одоо тий Images 1 гэдэг загварыг нь бол танилцуулж исэн. Одоо бид нар бол маш сайн санаж байгаа. Ер нь бол нэлээд том тесрэлт болж исэн гэж хэлж болно. Одоо санахгүй байгаа юм бол одоо бүхэн л одоо өөрсдийнхөө зургийг бол Ghibli студийн зураг болгож гангараадсэн тий. Тэгээ энэ бол оюуны өмчийн маш том маргаан дагуулж исэн. Одоо бөөнл юм болж исэн гэвэл одоо санаж байгаа. За тэгвэл тэрнийхээ энэ шинэ хөлбөрийг танилцуулж байгаа гэж ойлгож байна. За энэ одоо бол зураг бол сэтгэдэг боллоо гэдэг. За зураг сэтгэдэг одоо ер нь бол зураг зурулахдаа thinking гэдэг гормыг нь одоо асаачих юм бол идэвхжүүлчих юм бол зурж явах явцдаа интернетээс хайгаад эргцүүлж бодоод олон зургийн одоо санаануудыг нэгэн зэрэг гаргаж байгаа тэндээсээ сонгох маягаар илүү логиктой зөв тараал байршилтайгаар зураг зурах юм байна. За мөн текст тал дээр бол илүү сайжирсан гэдэг байгаа. Одоо зургийг бол ер нь хиймэл оюун зурсаг үг баг текстийг нь хараад л мэдчихэж болдог байсан бол энэ одоо шинэ загвар нь бол гаргасан зургийг бол хиймэл оюун зурсаг үг мэдэх боломжгүй болтол нь ингээ сайжруулсан байгаа. За их тийм шигүү текстийг бол олон хэл дээр олон фонтын сонголтоогоор яг л одоо энэ график дизайны програм дээр хүн үрж тавьсан юм шиг ингэж зураг гаргаж ирдэг болсон. Үнэхээр одоо гайхалтай санагдсан. За мөн харьцаагаа бол хүснээрээ тохируулж маш өндөр найруулагчтайгаар гаргадаг болсон болохоор маш том хэмжээтэй айлсвал маш өндөр маш одоо урт тим зургнуудыг бол тий гаргаж ирээд за мэдээж одоо хан дээр одоо плакат маягаар бол наах боломжтой юм инфографикуудыг гаргаж авах боломжтой болсон байлээ. За дараагийн мэдээ энэ Google компани тухай байгаа. За Google одоо өнгөрсөн 7 хоногт бол маш тийм олон юм гаргасан болохоор маш тавчхан дуртай авчих цаг байгаа болохоор за Gemini Notebook гэдэг энэ одоо шинэ боломж бол Gemini app дотроо нэмсэн байгаа юм байна. За тавчхандаа бол Notebook LM гэдэг одоо багаж өгдөг те Google-ийн хиймэл оюунтай сурталгаа шинжилгээ одоо сурж байгаа хүмүүс зориулсан ийм багаж өгдөг. За тэгвэл тэр ноутбук LM-эл ерөөсөө Gemini одоо аппликейшн дотроос ашиглах боломжтой болсон гэдэг одоо бүдүүлгээр бол ойлгочиход болно. За мөн 2026 оны 4-р сарын 22-наас 24-ний хооронд энэ Google Cloud Next 26 гэдэг арга хэмжээ болж өнгөрсөн байгаа. За энэ бол одоо жил болгон хөгжүүлэгч зориулан гаргадаг Google Cloud-ын одоо шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулдаг маш том арга хэмжээ байгаа. За уг арга хэмжээнд бол Gemini Enterprise болон одоо хиймэл оюунтай агент бүтээхэд зориулсан Agent Studio, Agent Development Kit, Agent Memory Bank зэрэг одоо боломжуудыг багтаасан Gemini Enterprise Agent Platform гэдэг ийм одоо зүйлийг мөн дээрэс нь одоо агентаа өгдлөөр хангах зориулсан Agentic Data Cloud гэдэг ийм одоо хиймэл оюуныг ажилуулахад зориулсан хиймэл оюуны агентик одоо зүйлүүдийг хийхэд бүтээхэд ажилуулахад зориулсан техник хангамж мөн дээрэс нь одоо түүнийг ажилуулах одоо хардвер TPU-ныхаа чипнийхаа 8 дахь загварыг бол одоо бас танилцуулсан ийм том арга хэмжээ маш олон бүтээгдэхүүнийг танилцуулсан ийм арга хэмжээ болж өнгөрсөн байгаа. За энэ хүрээд одоо манай мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. За дараагийн 7 хоногт техник технологи хиймэл оюуны ертөнцийн илүү олон гоё мэдээлэлтэй эргэн уулзцаая. Баярлалаа. Баяртай.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.